Day гэдэг энэ арга хэмжээ маань энэ 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ манай компани зүгээс бол нэг юм оюутнуудтайгаа уулзах, engagement-ийг буцаагаад оролцоог нангах. Ер нь нэг юм нэрнийх нь утга учир нь Spark гэдэг нь очоосаах буюу энэ нь тэр нэг юм хүүхдүүд энэ тэмцээнд оролцож өөрөө энэ ингэх ёстой байна, тэгэх ёстой юм, төслийг ингэж хийдэг юм байна. Цаашаа компаниуд ийм хүсдэг юм байна гэдэг нэг юм амьдрал төл тавихын өмнөх юм мэдлэг мессеж өгөөсэй гэдэг үүднээс бид нар энэ төслийг ингээд хийгээ явуулдаг. За юуны өмнө бол Pesa Group одоо энэ арга хэмжээнүүдийг оюутнуудад хөрөнгө оруулалт хийж байгаа энэ ажил бол маш баяртай байгаа. Оюутнууд ч гэсэн олноор харамж байна. Энэ жилийн хувьд ч гэсэн одоо илүү их оюутнууд хамтдаа шинжтэй байгаад байдаг байна. Оюутнууд бас нэлээд ер нь бол мэдээллүүдийг авсан сонирхолтой болоод байна. За багш хүний хувьд ч гэсэн одоо залуу хүний хувьд харахад бол маш их хөрөнгө оруулалт болсон. Ялангуяа одоо энэ шилдгээр шалгарсан 18 багийг бол 1 сар орчмын хугацаанд төслийг хэрхэн бичих вэ? За тэгээд дээрэс нь энэ менторуудыг авчирч итгэл тавиулах, за яаж итгэлээ тавих юм, за хүүхний хөгжлийн талаар мэдлэн бол одоо энэ зүйлүүдийг бол хийж байгаа нь бол маш сайшаалтай. Spark Day 2026 төслийн уралдааны одоо нийтийн арга хэмжээнд хов тэмцээс Монгол Улсын их сургуулийн баруун бүсийн сургуулиас жилдээ оюутныхаа багтаад чиг хандлага өөрөө доктортой хөгжил бизнесийн одоо яг тэр холбогдож байгаа цэг дээр л одоо асуудал юу вэ гэдгийг илүү нийгэм зөвөр гаргаж ирэх гаргасан асуудлаа харин технологийн шийдлэр хүмүүсийн хэрэгцээг хангах тэр шийдлүүдийг яг бодитоор ингэж нөгөө илүү креатив чиглэлээр гаргах нь одоо оюутнууд хамгийн гол нөлөөлөгч зүйл юм болов уу. Тэгэхээр юм гоёх нь өөрийгөө хөгжүүлсэн хүмүүсийг ингээд 70% сольж байгаа гэдэг нь нөгөө талаас бас энэ том одоо өөрчлөлт хийж байгааг бас харуулж байгаа. Тэгэхээр ганц одоо програм хөгжүүлж гэлтгөө нөгөө талаас яг хуу санхүү нягтлан ингээд Монгол улсад одоо залуучуудын хамгийн их сонирхдаг 3-4 мэргэжил хамгийн түрүү солигдохоор байгаа. Тэгэхээр яг энэ үнцгийг л бид нар хүлээж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энийг хүлээж авахдаа бид нар яг үхээр ганц өөрийн суулж байгаа түүл гэхээсээ илүүгээр нэг байгууллага гэхээс улс орны хэмжээнд бид нар энийг авч үзэх зүг байна. Жилийн уралдаанд одоо манай баг 3 гишүүнтэй Tento гэдэг бага одоо оролцсон. Тэгээд тэргүүн байр шалгалтанд маш их баяртай байгаа. За Spark Day өдөрлөг нь өнөөдөр бол маш гоё зохион байгуулагдаж байна. Оюутнууд бүтээмжтэй гоё зүйлийн талаар ярилцж байгаа болохоор надад оролцох маш таатай байгаа. Бид 3 анх удаа энэ Spark 2026 гэсэн төсөлд ингээд Liquor Tree буюу шингэн мод гэдэг төслөөр ингээд оролцож байгаа. Тэгээд анх удаа иймэрхүү төслийн уралдаа байна, иймэрхүү юмд оролцож байгаад ингээд сэтгэл айгүй өндөр байна.